Хууль зүйн дотоод хэргийн яамнаас 21 аймаг нийслэлийн 9 дүүргийн засаг даргын тамгын газрын хууль эрх зүйн хэлтсийн дарга мэргэжилтнүүдийг хамруулсан сургалтыг 11-р сарын 13-наас 14-ний өдрүүдэд зохион байгууллаа. 2 өдрийн турш үргэлжилсэн тус сургалтын хүрээнд Монгол Улсын үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт болон хууль зүйн дотоод хэргийн яамнаас боловсруулж буй хууль тогтоомжууд, хууль зүйн салбарт баримталж буй бодлого чиглэл, үндэсний аюулгүй байдал зэрэг салбарын хэмжээнд нэн чухал асуудлуудыг онцлон мэдээллийг оролцогчдод өглөө. Хил хамгаалах байгууллагаас эрхлэн гаргадаг эх орны манай соёлын түүхт 85 жилийн ой өнгөрч 7 хоног тохиолоо. Тус айн хүрээнд эхэлчин сэтгүүлчдийн сүүлийн 15 жилийн шилдэг шилмэл нийтлэл бүрэг тэмдэглэлүүдийг багтаасан хадаас 85 номын нээлтийн үйл ажиллагаа боллоо. Шүүгшинжлэгийн ерөнхий газар Монгол Улсад гэмт хэрэгээс урьдчилсан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албатай хамтран 11-р сарын 11-ний өдөр Маркет Workshop 2025 сургалтыг зохион байгууллаа. Сургалтаар шинэ төрлийн мансууруулах болон сэтгцэд нөлөөлөх бодисын чиг хандлагын талаар оролцогчдод онлын мэдлэг олгосноос гадна практик дадлагыг лаборатори орчинд бичлэн гүйцэтгүүллээ. Тус сургалтад хууль зүйн салбарын холбогдох байгууллага албан хаагчид болон үндэсний тагнуулын академийн 30 гаруй албан хаагчид хамрагджээ. Олон улсын цагдаагийн сургалтын байгууллагын холбооны ерөнхий зөвлөлийн 18 дугаар хурал бүгд найрамдах Турк улсын Невшихир хотод амжилттай зохион байгуулагдлаа. Тус сурлаар дотоод хэргийн их сургууль дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон байна. Цагдаагийн ерөнхий газрын урьдчилан сэргийлэх албанаас CUGS 25 брэндүүдтэй хамтран 365 анхаарч хайрлын аяныг энэ сарын 12-ны өдрөөс эхлүүллээ. Эцэг эх гэр бүл нийгмийн хүрээнд хүүхдийн төлөвшөл, харилцаанд өдөр бүрийн анхаарал халамжийг нэмэгдүүлэх, өсвөр насныхны дунд хорц зөрчлийн нөлөөллийг бууруулж, зөв дадал, зөв хүрээллийг төлөвшүүлэхэд тус аяны зорилго оршиж байна. Архив албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн хэрэгжлийг хангах хүрээнд Монгол Улсын засгийн газрын 2025 оны 23 дугаар тогтоолоор төрийн байгууллагын архив албан хэрэг хөтлөлт ажлын зохион байгуулалтын алсын үзлэгийг 2025 оны 3-4-р улиралд улс орон даяар зохион байгуулахар шийдвэрсэн. Энэ хүрээнд шүүхэн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт төрийн байгууллагын архив албан хэрэг хөтлөлт ажлын зохион байгуулалтын улсын үзлэгийг энэ сарын 13-14-ний өдрүүдэд зохион байгууллаа. Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод үндэсний хөдөлгөөн шинэ хар хором хотын ногоон байгууламжийн төслийн хүрээнд хилчид 410 талбайд 300 мянган ширхэг навчт болон шилмөст мод тарьлаа. Мөн хилчид цаг төслийн хүрээнд доройтсон ойг нөхөс сэргээх зорилгоор Өмнөговь аймгийн Номгон, Манлай, Цогт, Овоо сумдад болон Богдхон уулын Дархан цаазд газрын хамгаалтын бүсийн 30 га талбайд Сүхбаатар аймгийн Онгон, Эрдэнэцагаас сумдад тус мод тарьжээ. Дэлхийн диабетийн өдрийг тохиолдуулан төрийн засгийн албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн эрүүл мэндийг дэмжих төвөөс өдөрлөг зохион байгууллаа. Тус өдрөлийн хүрээнд 100 гаруй үйлчлүүлэгчийн цусан дах глюкозыг хэмжиж, эрсдлийг тодорхойлон, зөв хооллолт болон сэтгэл зүйн зөвлөгөө, нарийн мэргэжлийн эмчийн зөвлөгөө өгсөн байна. 2025 оны байдлаар дэлхийн хэмжээнд 589 сая диабеттэй хүн бүртгэгдсэн байна. Харин тэдний 430 сая нь хөдөлмөрийн насны хүн ам буюу ажил хөдөлмөр эрхэлдэг хүмүүс байна гэсэн судалгаа байна. Шүүгшинжлэгийн ерөнхий газар шинжээч мэргэжилтнүүдэд шинжлэх ухааны онол практикийн мэдлэг олгох, судалгааны ажлын үр дүнгийн талаар мэдээлэл солилцох, цаашид хамтарсан судалгаа шинжилгээ хийх боломжийг бүрдүүлэх зорилгоор зохион байгуулж байгаа онлын семинар 2025 сурал хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Тус сурал хэлэлцүүлгийн хүрээнд хүрээлэн буй орчны шинжилгээ, үнэлгээний лабораторийн шинжээч, цагдаагийн дэслэгч Балдан Дорж, Хинтээ аймгийн шүүгшинжлэгийн хэлтсийн криминал цэцгийн ахлах шинжээч, цагдаагийн Ахмад Хонгор нар судалгааны ажлын үр дүнгээ албан хаагчдын дунд хэлэлцүүллээ.